За, сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн энэхүү бичлэгээрээ айдсаа даавн туулахад дэм тус болох 2025 оны 11 сарын 21-ний өдрийн талаарх мэдээлэл болон зөвлөгөөгөө өргөх гэж байна. Одоо энд ингээд он сар оруулчихсан байна. За энд харж болно доо 25 оны 11 сарын 21-ний өдрийг одоо цөмөрө харж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ ямар учиртай өдөр вэ гэхлээр ухрах хөдөлгөөнд орсон одоо энэ хараа бууд гариг маань яаж юм бэ гэхээр одоо айдсын эзэн тэнгэр болох хар сартайгаа одоо холбоо үүсгэж байгаа гэсэн үг. Одоо энэ хоёр маань. За тэгээд одоо хэдийгээр 11-р сарын 20-21-нд тийм ээ одоо энэ энерги маань оргил зэгтээ хүрэгч гэлээ зарим нэг мэдрэг хүмүүст маань одооноос ч нөлөөлөд эхэлсэн байх боломжтой байгаа. За тэгээд юуны өмнө дараах сэдвүүд дээр хэрвээ ямар нэгэн асуудал үүсэх аваас айгүй тайван байгаад тайван хүлээж аваарай гэж зөвлөе. Учир нь энэ сэдвүүд бол яах аргагүй тийм ээ од гарагсын нөлөөлөл ихэд нөлөөлж байгаа сэдв юм аа. Үүнд ямар юм байна вэ гэхээр одоо ямар сэдвүүд багтаж байна гэхээр жишээ нь одоо тийм ээ буруу зураг ойлголцоох. За тэгээд дараа нь техникийн доголдол үүсэх, яргаа нэгэн зүйл удаачрах төлөвт орох, эсвэл тийм нэг мэдрэмж төрөх тийм ээ. Жишээ нь ингээд нэг зөв хийсэн юм шиг, буруу хийсэн юм шиг ингээд нэг гацалттай юм шиг тэгснээ өнгөрсөнд байсан сэдвүүдийн асуудлууд нь дахин сөхөгдөж гарч ирэх зэрэг одоо ингээд шууд нөлөөлнө. За эдгээр асуудал бол тийм ээ нэн тэргуунд үүсэж болзошгүй тул биднээс маш их төвчээрийг болон хүлээцтэй нягхур байдлыг шаардж байгаа лээ. Үүн дээрээс нэмээд хараа бидний айдсын энерги бол шууд идэвхжинэ. Одоо энэ бидний ингээд айдсын энерги баггүй юу? Тэгээд одоо энэ ч одоо яг юу вэ гэхээр одоо ийм гэсэн үг. Өөрийнхөө сэтгэлийг одоо бид нэг ингээд чангалж эхлэх хэрэгтэй. Өнөөдрөөс эхлээд, одооноос эхлээд. Тэгээ чангалж эхлэхээр яах вэ гэхээр сэтгэлээ чангална гэдэг чинь тийм ээ өөрийгөө зоригжуулна гэсэн үг. Тэгээ зоригжуулахын тулд цөмөрөө нэг affirmation хэлэх хэрэгтэй байдаг байгаа. Одоо ингээд жишээ татах юм бол тийм ээ одоо ийм гэсэн үг. Би зоригтой байна. Би ямарч айдас үгүй. Надад хүрэх тийм ээ гадны хил амч үгүй. Бүх зүйл эерэг байна гэдэг одоо ийм сэдвүүдтэй гэсэн үг. Ерөнхийдөө ийм утга санаа агуулсан байвал айгүй зөв аффирмац болох юм аа. Яагаад вэ гэхээр одоо би гэдэг чинь одоо бидний нар маань ахгүй юу? Энэ нар маань хараа бас энд ингээл нөгөө нэг тэнгэрийн ван гарагтайгаа одоо ингээд сөрөг эрчимтэйгээ одоо opposition байрал бас ингээд үүсчихсэн байгаа. Одоо энэ нөлөөтэй энэ өдөр нь бас ингээд нөлөөлнө. Тэгэд үүний зэрэгцээ мэдээж одоо дайвар бас гоё энергиуд байгаа. Тэгээд мэдээж энэ гоё энергиудээ тийм ээ цөмөрөө одоо энэ хэлж байгаа аффирмацтай хэрэглэх болно. Мэдээж хэрэг одоо ингээд үгийн хүч ингээд угаасаа хүчээ авч байгаа тийм ээ. Хүчээ авахт нь одоо бидний урьд өмнө нь ам зурж байсан тэрхүү энергиуд чинь бүр ингээд идэвхжээд эргээд ирэх шүүд эргээд ирнэ. Тэгэд ам зурж байсан гэдэг маань болохоор одоо бидний хэрүүл хийж ийсэн тийм ээ элдэг анзаар хэлж ийсэн энэ бүх зүйлс хамаарнаа. Ягаад гэхээр бууд гариг маань ахгүй юу? Бууд гариг чинь бидний хэлж ярих тийм ээ одоо бүх энэ одоо энергиудыг эргшээж идэг гариг баггүй юу? За тэгээд нэг үгээр ингээ хэлэх юм бол бид нар одоо хамгаалалтаа сайн хийж эхлэх цаг хугацаа гэсэн үг. За үүн дээрээс мэдээж нэмээд тийм ээ бидний карма хизээж үүдээ андуурдаггүй тул бид нар ямар зүйлийг буруу хийгээд хийсэн зүйлтэйгээ холбоотой ямар зүйлээс айж байгаа вэ гэдэг бүх зүйлс сэдэрнэ гэсэн үг юм. Яагаад гэхээр сэдэрнэ гэдэг чинь одоо энэ бууд гариг маань ухрах хөдөлгөөнд орсон буюу одоо энд харж байгаачлан R үсэгтэй байгаа зинжир ретро гэсэн үг байхгүй ретроград одоо хөдөлгөөнд фазад шилжсэн байгаа гэсэн үг. За тэгэхээр бид нар одоо ингээд өнөөдрөөс эхлээд ямар ч хэсэн тийм ээ нэг аффирмац хийх хэрэгтэй юм байна. Өшөө дээрээс нь бид нар одоо өнөөдрөөс эхлээд элдэн анзын хил ам үүсгэчихгүй, хил ам хийхгүй, хүн амтан гомдоо очихгүй хүн шиг атааж өтөө хөдөлгөхгүй тийм ээ өөртөө бас атаархааж төрөхөд байхгүй хүн шиг ер нь л одоо хар санаархах зүйлээс жоохон ингээд холуур байх хэрэгтэй юм цаг хугацаа байгаа шүү. За тэгээд 2025 оны 11-р сарын 8-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 20 хүртэл ер нь бодоочтой байгаа.
Энэхүү хугацаанд нэмээд хулгай зэлгийгээс сэрэмжтэй байхад илүүдэхгүй. За тэгээд цөмөөрөө 12 ордууд маань өнөөдрөөс эхлээд 12 сарын 23-тал ямар сэдвээр ямар утга санаатай аффирмац хэлбэл илүү ээлтэй байх талаарх мэдээллийг хүргье. Тэгээд нэрээ мэдээж хэрэг мандалд ордороо сонсхийг бодоорой. Хэрвээ мандалд ордоо мэдэхгүй бол нарны ордороо сонсно. Эсвэл нэг өөр орд дээр чинь маш олон гаригууд хараа ингээ бараг төвлөрсөн байх юм бол тухайн тэр ордороо сонсоорой гэсэн үг. Жишээ нь энэ дэлгэцэн дээр хараа хилэнцгийн орд дээр нэлээд олон гаригууд төвлөрсөн байгааз. Тэгэхээр хэрвээ яг одоо энэ цагт энэ хүүхэд маань төрж байгаа бол хилэнцгийн орд дээр байгаа энэ нэг гаригуудын бүх мэдээлэл идэвхжнэ гэсэн үг. За тэгээд энэхүү бичлэгийнхаа тайлбар доороо мандалд ордоо хэрхэн мэдэж болох талаарх холбоосыг би нэмээд оруулаад явчихнаа. Мэдээж өмнөх бичлэгийг үзсэн бол өмнөх бичлэгийн доор ч гэсэн орсон байгаа. Нэмээд хэлэхэд бас өдөр тутмын зурхааг маань асууж байсан хүмүүстэй гэж хэлэхэд Instagram хаягаар минь өдөр тутмын зурхай болон зөвлөгөө маань хаалттай сториогоор минь өглөө болгон орж байгаа шүү. Энэ талаарх мэдээллийг маань IG хаяг дээр минь байдаг. Постоос минь хүлээн авч болно. За ингээд цөмөөрөө 12 ордууд маань энэхүү энергитэй холбоотой энергийг өөртөө эерэг болгоход дэм тус болох аффирмацийг хүргье. За ингээд ордуудынхаа анхаарахад илүүдэхгүй сэдвүүдийг хүндсэн байгаа. Манай хоньны ордныхоос эхлэе. Энэхүү хоньны ордынхан маань хийх хэрэгтэй аффирмац ямар сэдв юутай холбоотой байх вэ гэхээр биеийн жин, тэгээд үр шир, зээл, мөнгө, санхүүтэй, өгөө аваатай холбоотой энергиуд идэвхжих учраас аффирмац нь эдгээртэй холбоотой байвал ээлтэй сайн байгаа. Жишээ нь ямар байж болох вэ гэхээр надаас зээл авсан хүн бүр зээлээ өтөр түргэн эргүүлэн өгч байгаа талархъя. Өтөр түргэн эргүүлэн өгч байна талархъя гэх мэт байвал бас зүгээр байгаа шүү. За манай үхрийн ордныхан байна. Үхрийн ордныхан маань болохоор ямар сэдвтэй байвал илүү их анхаарах вэ гэхээр цөмөөрөө харилцаа холбоо, тэгээд сүлбээ, ил дайсан, дарамтын сэдвүүд хамарч байгаа. За жишээ нь ямар аффирмац цөмөөрөө хийж болох вэ гэхээр надад намайг ядрааж, зовоох, дарамтлах ямар ч харилцаа үүсдэггүй. Харин ч эсрэгээрээ дандаа эерэг сайхан өгөөжтэй харилцаа үүсдэг гэх мэт байхад ээлтэй байгаа. За манай эхрийн ордныхан маань өөрийнхөө эрүүл мэнд, ажил төрлөө анхаарч эдгээр сэдвүүд дээрээ бас сайхан үгсээ хэлэхэд ээлтэй. Мартснаас манай эхрийн ордныхан тэжээвэр амьтдаа бол тэжээвэр амьтдаа илүү их анхаараарай гэж бас зөвлөмөр байна. За тэгээд жишээ аффирмац гэх юм бол миний бие эрүүл сарвал байж, би дуртай ажиллаа ямар ч айдасгүйгээр итгэл дүүрэн хийдэг, талархъя гэх мэтчлэн байвал зүгээр байгаа шүү. За тэгээд дараа нь манай дэлхийн ордныхан маань болохоор цөмөөрөө ийм аффирмац хийвэл зүгээр. Миний үр хүүхэд эрүүл сарвал байгаад талархъя. Миний дуртай зүйл намайг маш их аз жаргалтай болгодогт талархъя. Миний амьдралаас нууц амраг гих сэдв холуур байдагт талархъя гэх юм бол айгүй эерэг зөв болно. За манай Арслангийн ордныхан ямар аффирмац, ямар сэдвтэй хийвэл зүгээр вэ, ээлтэй вэ гэхээр жишээ нь миний үл хөдлөх үнэхээр буянтайд талархъя. Миний аав ээж, ар гэрийнхэн маань надад төшиг тулгуур болж чаддаг талархъя гэт мэт байвал айгүй хэрэгтэй байгаа. За тэгээд охины ордныхан маань болохоор ямар аффирмац хэлбэл ээлтэй вэ гэхээр жишээ батвал миний хөршөөд надад ээлдээд талархъя. Миний хамаатан садан минь надад аж буйнаа хайрлаж байна. Миний бичиг баримт маань надад сайхан санснаар минь дандаа бүтэж байгаад талархъя
байвал маш ээлтэй байгаа шүү. За одоо манай жинлүүрийн орныхан байна болохоор мөнгө санхүүтэй холбоотой, хоол хүнстэй холбоотой, мөнгөө гамнах, за тэгээд ямар аффирмац байж болох жишээ татъя гэвэл одоо нэг ийм байвал зүгээр. Миний олзын үүд нээгдсэн байна. Миний хоол хүнс яг надад миний өөрийн биед минь дандаа тохирдог. Би хоол хүнсээ өөрийн биедээ яг тохируулан идэж ууж чаддаг. Миний хоол хүнс надад маш их эрчим хүчийг өгч чаддаг талархъя гэх мэт байвал сайн байна. За одоо манай хэлэнцэн орныхан байна. Ямар аффирмац хийвэл сайн бэ гэхээр миний зүрх эрүүл болж байна. Миний хараа сайжирч байна. Миний бодисын солилцоо яг зөв явагдаж байна. Би биеэ эрүүл байлгаж, би өөрийн биеэ огтоосоо хүчилдэггүй гэх мэт байвал маш сайн байгаа. За харин одоо манай номын орныхан маань ямар аффирмац хийвэл ээлтэй байв гэхээр надад зөвхөн миний хүссэн зүйлс нөлөөлдөг. Бусдаас над руу ирэх, надад таалагдахгүй бүх эрчим шууд арилан оддог. Би зүүд нойр зүүн совин сайтай. Би сэтгэлээ тогтоон барьж чаддаг. Би хийж буй бүх үйлдэлээ ухамсартайгаар хийж байна. Би чаддаг гэх мэт байвал айгүй эерэг сайн ээлтэй байгаа. За одоо манай материал орныхан маань ямар аффирмац хийвэл ээлтэй сайн байх вэ гэхээр нэг иймэрхүү байвал болно. Утга санааны иймэрхүү байвал. Ашиг орлого минь саадгүй, сайхан нээгдэж байна. Миний найз нөхөд ээлтэй, ачтай, буянтай байна. Би алдаагаа маш түргэн олж харж чаддаг, авьяастай гэх мэт байвал маш сайн байна. За одоо манай хумхууд маань ямар аффирмац хийвэл ээлтэй вэ гэвэл миний ажил маш ээлтэй байна. Миний дээд албан тушаалтанч бай. Надаас насаар ахмад хинч бай. Надад маш ээлтэй хандаж байгаад талархъя. Миний байр суурь улам бэхжиж байна. Миний ажлын байр суурь миний ахмад хүмүүсээр дамжуулан улам бэхжиж байна. Талархъя гэх мэт байвал айгүй сайн байна. Өшөө дээрээс нь миний зорилго бүтэж байна. Би сансан зорьсон бүхэндээ хүрч байна гэвэл бас ээлтэй сайн байгаа. За одоо манай загсны орныхан маань ямар аффирмац хийвэл ээлтэй сайн байна вэ гэхээр миний дотоод мэдрэмж маш хүчтэй, мөн үнэн байна. Би ямар ч хүний философиг ойлгож чаддаг. Түүгээрээ дамжуулан би хүссэн бүх түлхүүрээ тааруулж чадна гэх мэт байвал маш ээлтэй сайн болноо. За ингээд энэ бол та нарын хамгийн чухал одоо ээлээ өгөх та нарын хүчтэй аффирмац байгаа юм аа. За ингээд 12 ортос бүртээ одоо нөлөөлөх энергийнх нь одоо аффирмацийг хэллээ. Тэгээд энэхүү бичлэгээрээ хүргэж байгаа энэ зөвлөгөөгөө энэхүү хэрэгэд дуусгая. Та бүхэндээ баярлалаа. Баяртай.